За энэ сайхан өдөр Монголын үндэсний телевизийн өглөөний нэвтрүүлэгт орж байгаа баяртай байна. Тэгээд өглөөний нэвтрүүлэгт олон сайхан дуу уран бүтээлээр орж та бүхэнтэйгээ мэдчилж байдаг. Тэгээ энэ жилийн хувьд бол миний хувьд бол олзом ихтэй олон сайхан дуунууд хийгсэн ийм сайхан жил байлаа. Тэмүүлсэн бяцхан зүрхийн их л холыг мөрөөдсөн ирмэн сэтгэл бидний уцхан дагдсан анхны хайрчны. Энэ жилийн хувьд бол бас бид нэг үеийнхэн тэгээд Чимбаяр чулуун чимэг найдан дорж гуравтайгаа нэгэн сайхан дуу хийлээ. Бид нэг үеийнхэн маань бас түмний хүртэл боллоо. Жаргалын орон гэж одоо найдан дорж дөгөө маань дуулсан дуу маань бас түмний хүртэл боллоо. Миний төрсөн нутгаа хүрээд очих хүүгээ ээжийн хараар тоостоо хөрөлтөд ганцхан шүтээ миний унсан газраа зүдэд танах нутагта зүсэдэд очиход ээжийн нэрэлтэй 11-р сарын 11-нд өөрийнхөө Дулаахан намар нэртэй тоглолтоо бас төлөвлөх гэж байна. Миний Дулаахан намар дуу бол одоогоос 10 жилийн өмнө зохиогдож байсан Монгол Улсын гавьяаччин Самбын жавхлан дуулж төм олонд хүргэж өгсөн дуу. Тэгээ энэ жилийг хүртэл одоо хүлээгдэж энэ дуу маань бас гიშгэлж байна гэдэг бол илүү сартаа намрыг одоо их хүлээсэн байх гэж бодож байна. Тэгээд энэ жил бол илүү их сайхан Дулаахан намар болж байгаа учраас энэ дуугаараа бас нэрлэж ингэж тоглолтоо хийж зорж байна. Үнэрсэн дээлэндэн шурахад эрен хайгсан салих тагтод үлэндээ городод Дулаахан намар дуу миний тоглолтын дээр бол анх одоо хишгэлсэн цагаас хойш миний хамгийн анхны Монгол Улсын гавьяаччин Ослын Болдоотрын дуулсан Босоо хямрт ирхэн гэж дуунаас хойш одоо уран бүтээлийг нилээдгүй олон сайхан дуунууд Монгол түмний хүртэл болсон болж ч бас чадсан гэж би боддог. Айл болох л одоо хуучин дуунуудаа бас их хишгэлүүлэхийг бас хичээдэг. Тэгэхээр хүмүүс хуучин дуугаа яагаад явуулдаг гэдэг ч юм уу тиймэрхүү маягийн одоо юм тавьж лээдэг л да. Тэгээд аль болох одоо шинэ уран бүтээлээ бас давхар тоглолтынхаа нэг 30-аас 40% нь оруулахыг бас хичээж ирмэлзэж явдаг учраас энэ тоглолтын дээр маань ирсэн улсууд дараагийн одоо миний зохиосон аялгау шинэ уран бүтээл ямар дуу байна вэ гэдгийг бас бодож хүсэж ингэж ирдэг юм шиг надад санагддаг. Хаврын ялах цэцгээ ирвэхээ тоглон амаадасаа хангай нутгийн салхиха санаад Тоглолтын дээр хаяа ингэж дуулдаг. Тэгээд тоглолтын дээр дуулсан дуунууд маань бас гараад миний аялгаугаар миний амаар одоо дуулагддаг зарим нэг дуунууд маань гарч зарим нь бас ингэж гоё Монголын ард түмэнд ихшгэлж хийт болж ингэж явж байдаг учраас би жилийн тоглолтын дээр бас нэг одоо сюрприз гэдэг юм уу сайхан шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг ч юм уу ийм маягаар бас бодож ажиллаж идэг л да. Жилээс Дулаахан намар болж байгаа энэ жил сайхан одоо намрыг бас сайхан үдээрээ ирж байгаа он жилүүд бас та бүхнийг сайхан байг одоо жилүүд тогтоосаа гэж бодож байна. Тэгээд 11-р сарын 11-нд миний уран бүтээлийн 7 дахь уран бүтээлийн тоглолт Дулаахан намар тоглолтын дээр бас уулзахыг хүсэж урьж байна та бүхэнд. Тэмүүлсэн бяцхан зүрхийн холыг мөрөөдсөн
ирмэн сэтгэл биднийг дуусхан догдсон анхны